Спортын холбогдлолтой мэдээлэлээр өнөөдрийн гадаад мэдээний таймыг өндөрлөж байна. Америкийн нэгдсэн улс, Мексик, Канада дуулжуу хөлбөмбөгийн дэлхийн аврагтай холбоотой улс төрийн гэж хийж болох үйл явдлууд өндөрлөхгүй байна. Хамгийн сүүлд гэхэд Египтийн дасгалжуулагч Хуссам Хасан өчигдөр болсон хэвлийн баг хурлын үеэр Палестиныг дэмжсэн уриалгыг олон нийтэд гаргасан байна. Өнгөрсөн баасан гарагт Даллас хотод Египтийн шигшээ баг Австралийн шигшээ багийг хожиж нутаг буцаасан. Энэ үеэр Египтийн дасгалжуулагч Палестины далбайг мандуулж олонний анхаарлыг татж байсан. Хасан хэвлийн баг хурлын үеэр бид өөрсдийгөө араб эсвэл исламын шашинтан, христийн шашинтан гэхээс илүү эхлээд хүн гэдгээ санах ёстой. Дэлхийн зөөлөн хүчний бодлогын хэрэгслийн хувьд хөл бөмбөгөөр дамжуулан Палестины ард түмэнд амьд үлдэх боломжийг олгооч гэсэн мессежийг өгөхийг хүсэж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ хүмүүс хүний эрх, амьтны эрх, шударга ёсны талаар ярьдаг шиг Палестины энгийн иргэдийн талаар ч мөн ярих ёстой. Иймд дэлхийд даяарх тамирчид болон сэтгүүлчид энэхүү мессежийг түгээхэд туслахыг уриалсан байна. Ер нь хөл бөмбөгийн энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн 2023 оны 10 дугаар сард эхэлсэн Израиль-Хамас бүлэглэлийн мөргөлдөөний хамгийн хурцтмал үедээ давхцаж байгаа. Уг дайны улмаас Палестины 83 мянган хүн амь өргөдөж 2.3 сая буюу Газын зурвсдах бараг бүх палестинчууд орон гэрээсээ дайдсан. Харин Израилийн хувьд амь өргөцсөн цэрэг болон энгийн иргэдийн тоо 2000 гаруй болоод байгаа. ФИФА-гийн дүрмээр тамирчдыг хувцсуулан тоглолтын хэрэгсэл дээрээ улс төрийн адвай уриал оозон байрлуулахыг хатуу хориглодог. Харин дасгалжуулагчид хэвлийн баг хурал дээр улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хориглосон тодорхой дүрм журам одоогоор байдгүй юм байна. Египтийн дасгалжуулагчийн энэхүү үйлдэл нь Америкийн нэгдсэн улсын тоглогч Флорин Балагуны улаан утасны торгуулийг цуцсаж шүүмжилт өртөөд буй ФИФА-гийн хувьд дахин улс төрийн маргаантай асуудал болж хувраад байна.